Сумын хурлын төлөөлөгч болоод анх шарилжгүй баян өндөр одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээ гэдэг санаачлагыг анх гаргаж ирсэн. За ингээд энэ хүрээндээ 2020-21 онд бол энэ шарилжгүй байх ямар ач холбогдолтой гэдэг зүйлийг бол гаргаж ирж энэ цагаан чулуут багийн нутаг дэвсгэрийн шарилжийг бол цэвэрлэх ажлыг хийж ирсэн. 2024 онд бид нар байгаль хамгаалах зардал дээр 300 сая төгрөгийг тавьж нийт Орхон аймаг Баян өндөр сумын 26 багийн нутаг дэвсгэрийн шарилж зэрлэг ургамлыг цэвэрлсэн. Ингэснээрээ иргэдийн одоо эрүүл мэндийн асуудал аюулгүй энэ орчинд амьдрах энэ нөхцөл боломжийг бол бүрдүүлж байгаа. За цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт бол гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн, засвар үйлчлэгийг хийсэн, шинээр камержуулалт нэмэгдүүлэх гээд ингээд цагаан чулуут багт 83 байршилт бол камержуулалтыг хийсэн байна. За мөн дээрээс нь цагаан чулуут багийн 9-10 дугаар гудамжны тоглоомын талбайг одоо бүрэн сэргээн засварлах, тогтжуулах ажлыг бол энэ онд хийж хэрэгжүүлсэн байна. Мөн Чандан баг буюу 7 дугаар хороололт хүүхдийн тоглоомын талбайн тогтжилт, за Найрамдал баг буюу Ихадын цуваа хороололт бол иргэдийн амралт чөлөө цагаа өнгөрүүлэх энэ талбайг бол тогтжуулж өгсөн.